Маш гоё амархан, эрүүл болдог орой хоолой ингээ та хэдтэй тулгах нэг гоё мэдээ байна. Лавшаа брендийн зүгээс эрхэм хэрэглэгчдэд зориулан 5 саяын шагналын сантай урамшуул зарсан байна. За энэ уралдаанд хэрхэн оролцох вэ гэвэл яг энэ харагдаж байгаа постны доор комент хэсэгт нь Лавшаа брендийн дурын бүтээгдэхүүнийг судалтан аваад eBay-д зургийн дарж тавиад 3 найзаа меж нэхэд л болоо. Би ч гэсэн уралдаанд амжаад оролцсон байгаа. Яг ингээ зургийн дараад та хэд маань ч гэсэн энэ уралдаанд амжаад оролцоорой. Шууд одоо хоолой эхэлцгээе. За хоолнд маань 4 шиг помидор жижиглэж ингээ тэгчтэй дүгнэ. Бүдүүн нарийн ногоон сөнгө аль нь жож болно. За 3 шиг өндгөө нэг савнд задлаад бүгдийг хийгээд дээрээс нь давс хар перц хийгээд сайдрах холоод өгнө. Шүлмэн 3-ны портойгоо за лавшаа гомгоосоо нэг талтай хийгээд дахианы бульон литр 300 г ус хийгээд сайдрах буцалгаад өгнө. За гомгоо баазрын буцлаа чанангууд нь шүүж аваад чансан шүлийг асахгүй. За хайруулын тагван дээр баазрын гүнжлийн тос иж өгөөд 3 шиг өндгөө хийгээд өгнө. Мах итмээргүй тийм өдрүүд өдөө шүү дээ. Яг тийм өдрүүдээр хийгээд дээрээ. За өндгөө шарсан хайруулын тагван дээр помидороо хийж өгөөд сонгон сарамсаа хийгээд сайдрах хуураад өгнө. За амтлаганд сой соус 2 олны албаг, кетчуп 3 олны албаг, давс хар перц амтлагаар хийн. Гом чансан шүлөө дээрээс нь хийн. Үүн дээрээсээ шууд гомгоо иж өгөөд өндгөө хийгээд ногоон сонгон дээрээс нь тавьж өгнө. За ингээд л өнөөдөр маань хамтд хоол маань бэлэн боллоо. Улаар солигдохоор хүмүүс жоохон ядардаг шүү дээ. Тийм учраас 7 хоногт 4 өдөр шүлтөө хоол идэрэй гэж бас зөвлөе. Нэрээ энэ бичлэг маань сайтан болоодог бичлэг болохоор та хэд маань энэ хоолоо ингээ 5 азтангийнх нь нэг нь болоорой. Би комент хэсэгт уралдааны линкийг тавьчих. Та хэд маань дараад уралдаанд оролцоорой. Нэрээ намайг хараахан дагж амжааг бол фоллоу гэж дараад илүү их үзээрэй.